Бас холбоо болон Sustainable Монгол подкастын хамтарсан цоврал бичлэгээр уулзж байна. Ингээд цочинтойгоо уулзцгаая. За сайн байна уу? Сайн. ЮНЕСКО-ийн хувьд энэ санаачлаг өөрөө үндсэн зарчим ялангуяа Төв Азид тэргүүлэгч санхүүгийн байгууллага болно гэсэн алсын хараатай бол яв цав тохирч байгаа. Тийм ч болохоор бид нэр тос холбоотойгоо дээрэс нь Нүбийн Данилхийн гэрээ кафений санаачлагуудтай хамтраад ингээд хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаад явж байгаа. Бонзын ногоон офис болох гэдэг юм зорилго байгаа да. Тэгээд ногоон офисынхаа хүрээнд бид нэр олон ажлууд хийж байгаагаас өдөр тутмын нөгөө нэг удаагийн ч юм уу тэг ховнцор аягны хэрэглээг ерөөсөө тэг болох тийм зорилго тавиад ажилтан бүр одоо өөрийн гэсэн юм аягтай. Энэ аягандаа л ерөөсөө тий одоо кофе, цай, усаа өөрсдөө хийгээд уудаг юм байдлаар зохицуул явж байгаа. Банк үсгийн салбартаа бол хамгийн анхудаа 2023 онд бид нэр доктортой хөгжлийн тайлангаа гаргаснаас онцлог хэрэгтэй баг. Тэгээд 23 оны тайлан дээр тусагдсан үзүүлэлтүүдээс нийт жижиг дунд бизнес эрхлэгч нарт санхүүжилт олгосноос 68% нь эмэгтэй бизнес эрхлэгч нар байсан. Ерөнхийдөө нийтдээ 208 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний зээл дээр бид нэр бонзын мониторинг хийгээд үнэлгээ хийгээд зөвлөмж өгч ажилласан байна.